эцэг эхчүүдийн ойлголт анхнаасаа багштайгаа харьцаад их зөв ойлголтыг авах хэрэгтэй. За эхний сарда оронгуутаа л одоо нөө мундаг айнуудыг толгойл эхэлдэг. Одоо одоо жалан маар үүлэн морыг хизээд тоглоцорох юм бэ гэх юм уу. Тэгээ иймэрхүү асуудлууд байдаг. Энэ бол буруу биш. Яагаад тэгэхээр багштайгаасаа ярилцаа бүрэн ойлголтоо авч хэмжээгүй юм тийм ээ. Эхний сард юу болдог вэ тэгэхээр? За манай сургалтанд одоо та бүхэнд эхний 3 сарын хөтөлбөр ерөөд ямар байдаг талаар товч тайлбарлахад бол 1-р сарда хүүхэд болон суралцагч хэрхэн суух вэ? Сандал дээр яаж суухаас эхлээд хөгжимтойгоо хэрхэн харьцах вэ? Баруун гар ямар байх ёстой вэ? Зүүн гар ямар байх ёстой вэ? Гэх мэтлэн ийм анхан шатны барил ийм зүйлээ үздэг байгаа. Энэ бол хамгийн чухал үе шат. Энэ барил гэдэг зүйл зөв суучих юм бол цаашдаа хүүхэд маш хурдан сайжрах боломж нь бүрддэг. Энэ үед бол эцэг эхчүүд маань ая тоолохыг шаардах хүүхдээсээ энэ бол зохимжтой биш. Угаасаа боломжгүй зүйл. Мэргэжлийн сургалтад суралцж байгаа заавал эхний сарда гам, этюд, барил тавил гэж одоо ноцолцоор байж одоо эхний сар бол таардаг. За 2-р сараас эхлээд одоо хамгийн анхны зохиолтойгоо танилцсан. Манай морин хувьд бол Монгол ардын дуу дөрвөн уул гэж дуу хамгийн анх хөгжимдөж үздэг байгаа. Энэний өмнө бол одоо дөрвөн уулыг сурахаас өмнө дасгал гамын үсгээс өмнө нота мэдээж хэрэг үзчихсэн байгаа тийм ээ эхний сарда. Энэ бол одоо хөгжмийн бичиг үсэг гэсэн үг юм аа. За тэгээд дөрвөн уулаа тоглоод сурчлаа. Энэ бол үр дүн гарч байна тийм үү. Араас нь одоо дахиад нөгөө дасгал гэдэг юм орно. Гам гэдэг зүйл чинь дахиад үзнэ. За тэгээд араас нь гадаад дуу бүтээл дуу зохиолуудаас хүүхдийн дуунуудаас тоглож эхэлнэ. Жижиг хэлбэрийн ардын дуунуудаас тоглож эхэлнэ. За иймэрхүү байдлаар нөгөө суур мэдлэгээ одоо ингээд жижигэн зохиолуудаар туршаад яваад байна тийм үү. За одоо 3 дугаар сар руу орлоо. 3 дугаар сар дээр бол нэг 8 тактнаас бүтсэн ардын дуунууд. Моцартын одоо Typical Little Stars гэх мэтлэн юм жижигхэн бүтээлүүдийг тийм ээ гадаад зохиолуудыг. Тэгээд ер нь татлаг руу бас орч болно. Баяд татлагч гэдэг юм уу жижиг хэлбэрийн татлагууд руу ордог. Ингээд ер нь эхний 3 сар маань ингээд өндөрлөдөг байгаа. За ийм нэг ойлголт байдаг. Магадгүй ингээд дугуулн шилжиж байгаа бол багш шилжиж байгаа бол за манай хүүхд өмнө ийм дугууланд явж байхдаа сард 5 ис сураад байсан юм аа. Эхний сарда 3 ис сурсан юм аа. Гэтэл ингээд танах яагаад нэг гам гэдэг зүйл уншуулад асар гэдэг юм хэлгээд ингээд суугаад байна гэдэг ч юм уу. Ийм лавлах зүйл гардаг. Яг уу сургалтын төв болгоны арга барил нь өөр, хөтөлбөр нь өөр байж болох. Энийг бол хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ манай сургалтын төвийн хувьд аль болох энэ Монгол Улсын консерваторт багт нь яаж байрал тавилыг тавьж байна, ямар үе шатаар хүүхдүүд суралцж байна. Мэргэжлийн хөгжимчин болоход. За мэргэжлийн хөгжимчин болдгоо мэхэд зөв сурахад ямар шат дамжлагаар тавьж энийг л яг тусахыг хичээдэг. 1978 онд Жамин багшийн бичсэн Морин хуурын гараа авах гэж ногоо ном байдаг. Энэ ногоо ном бол одоо морин хуурын сурах энэ дэг сургалтыг одоо маш ойлгомжтойгоор харуулсан ийм сурах хүчиг байдаг. Яг энэ сурах хүчийн дагуу манай сургалт явагддаг байгаа. Тэгээд эхний сарда хамгийн гол нь гам этүүдээ онлоо сайн үзсэн байгаа. Цаашаа сард хэдэн жай сурах боломжтой. Хүүхд өөрөө нот гэдэг зүйлээ маш сайн ойлгосон байхад биеийн суралцах боломж бас нэмэгддэг. Ийм